За бүгдээрээ сайн байцгаана уу? 30 өдөрт 10 саяын челленж юм 17 дахь өдөр. За ямар ч тач энэ челленжийг би дуусгахаар яаралтай дуусгахаар шийдлээ. Одоо үлдсэн хоногудаа ингээд алдахгүйгээр би одоо ингээд яг ажиллаа шахаж дуусгаад дараагийн контентоо эхлүүлмээр байна. Тэгээд яг хуу 30 өдөрт 10 сая төгрөг олох челленж эхлүүлсэн маань жоохон өндөр дүн тавьчихсан болов ч гэж бодох шиг. Гэхдээ үнэхээр яг олж чадвал чадхал байх л та. Чаддаг хүн байгаа. Яг би л жоохон харьцаагүйтэй байгаа юм болов мэдэхгүй байна. Гинтийн аймагтаа очиж бизнес хийх гэж нэг оролцсон байгаа. Тэгээ та бүхэн маань харсан байх. За ямар ч ихний бизнес маань нөгөө нэг Дембэ айраг байсан шүү дээ. Дембэ айраг бол үнэхээр гайхалтай л. Үнэхээр яг ямар ч ихний орлого орж ирлээ. Тэгээд яг ингээд төсөөлөөгүй цагийн дотор дуусаад ер нь бол айгүй гоё байсан. Тэгээд за би мэдээж Дембэ айргийн бөөний үнээр нь бол буюу 7500 төгрөгөөр авч яваад 100000 төгрөгөөр борлуулсан. Тэгээд 100 ширхэг айраг авч утсан. 250000 төгрөгийн ашиг олсон байгаа. Маргааш нь та бүхний биддэг нөгөө мөстө кола борлуулсан штэ. Нөгөө мөстө кола. Мөстө колоны хувьд болох юм бол үнэхээр гомдмор юм болсоо. Жохон тооцоолоогүй алдаанууд үүссэн. Тэгээд энэчнээс нэг юмнуудаа худалдаж аваад 170 эд мянгаар ундаа авчиж байгаа. Яг хөө тэрийгээ л борлуулаад дууссан л да. 400 ширхэг аяг маягаар тэгэл ер нь л айгүй их юм авчихсан юм аа. Мөстө коло зарах чинь мөсөө гол нь бэлдээгүй байсан. Хэлийн мөс ууттай мөс гэдээ байдаг штэ. Тэднүүсийн яг хөө авал надад ашиг унах байсан баг. Тэгээ би мөс хайгаад яг тухайн өдөр би яг үнийг хэлэхэд яг нөгөө нэг эд одоо бизнесийн нөгөө нэг оргил цаг гэж яригддаг шүү дээ. Одоо нэг юм борлуулалтын эрчимтэй үе дээр нь би мөстө кологоо борлуулж чадаагүй бороо ороод тэгээ ерөнхийдөө ер нь л нэг тийм цаанаасаа жоохон бүтлгүүцсэн гэх юм уу та. Бүтэн дэлгүүрүүдээр нөгөө нэг хайж нөгөө тухайн цагаа алдаад тэгээд яг нэг мөс олж ирсэн. Тэр мөс нь манайхаа яасан гэж би одоо нэг юм аягтай мөс үүдэн штэ юм жижигхэн. Одоо яг хумцар аягтайгаа мөс үүдэн штэ. Үнэтэй штэ тэр чинь. Тэрийг 8-гоос яг бөөний үнэл гэж авсан юм л да. Энэ бол хамгийн тэнэг бизнесийн ухаан шүү. Хамгийн тэнэг хүн л ингэж бизнес хийх байх. Тэрний баг бизнес хийгээгүйсэн онох байсан байж тээ гэж би бодсон. Нэг ундааны зарлага нь тэгэхэд 2400 500 төгссөн. Тэгээд нэг ундаанаас би 500 төгрөгийн ашиг харж ажилласан юм уу мэдгүй. Тэгтээ тэгээ би мөсөө бас байрлуулах юм уу бас бодож олоогүй. Тэгээд ер нь бол мөстө колон дээр үнэхээр алдангатай ажилласан манайхаа. Тэгтээ зүгээрээ хүн шатдаггүй алддаггүй хүн гэж байх уу. Тэгтээ дараагийн удаа бодож тооцоолж бизнес хийх ёстой юм байна. Тэгэд миний алдаан дээрээс бас суралцаарай. Бас юмнуудаа яг жин тан тооцоолоод яг тооцоолсныхоо дагуу ашигыг яаж олох вэ гэж бизнесийн ухаанаар ер нь бол бодох хэрэгтэй юм биш шүү манайхаа. Дембэ айргийг маань очиж авсан ах маань шүү дээ. Тэр ах маань надад Дембэ брендийн маань бас ингээд сурчилсан болохоор ахын чамд урамшуулал болгоод 500,000 төгрөгийн ахын цалин гэх юм уу одоо нэг юм урамшуулал ер нь бол урамшуулал өгсөн шүү манайхаа. Бизнес дээрээ шатсан ч сайн хүмүүсийн буйнаар азар би орлоготой нийтдээ Дембэ айргийн бизнесийн орлого, урамшууллын орлого гээд нийтдээ 750,000 төгрөгийн орлоготой болсон. Зарлага бас үүсгэн штэ манайхаа. Яг уу ирж очихын зардал байна. Тэгээд нэг бензинд 100,000 төгрөг, замын хоол унданд нэг 50,000 төгрөг ч юм уу те ингээд нийтдээ 150,000 төгрөг зарлагтаад надад 600,000 төгрөг үлдсэн. Тэгэнгүүтээ тэнцэнээсээ бас зураглаач дүүгээ дагуулж авсан шүү дээ. Зураглаач дүүгээ бас мэдээж хоосон байлгаж болохгүй. Тэгэхээр 200,000 төгрөгийн яг үннийг хэлэхэд манай зураглаач дүү маань надад бол үнэхээр тусдсан болсон. Тухайн үед очоод зураг авахаасаа гадна надад ингээ кологийн маань ингээ аягалж өгөө. Би тэрнээс ч ганцаараа ажиллахад бас айгүй бэрх байсан. Тэгээд би энд айргийн маань төхүүлж өгөөл ингээ намайг байхгүй үед маань ингээ борлуулж өгөөл. Зураг тэр дүүдээ баярлаа. Энгүүний дүүдээ маш их баярлаа.
Тэгээд дүүгээ бас цалинжуулгүй яах вэ? Тэгээд үнэхээр ичмээр цалин өгсөн л дөө 2 хоногийн ажил хийсний маань 400 мянган төгрөгийн цэвэр орлоготой л үлдэж байгаа. Тэгэхээр бас бүр бас яг шатцсан юм бол байхгүй. 3 сая 500 мянгантай байсан шүү дээ. 400 мянган төгрөг 3 сая 900 мянган төгрөгийн орлоготой болсон байна. 30 өдөрт 10 саяын челленж эхлээд 16 хоног өнгөрсний эцэст 3 сая 900 мянган төгрөгийн орлоготой болсон байна. Яг тал хавьдаа ч хүрч чадаагүй байна. Надад одоо ажил хэрэгтэй байна. Наадмын амралтууд гээд надад ерөөсөө ажил олдохгүй байгаа яг үнийг хэлгээд. Надад одоо цагийн ажилч байна уу, юу ч байна уу? Надад бүх ажлаа даатахаараа надад ажил санал хэлээрээ. Одоо ямар ч энэ 17 дахь дугаар эхэлсэн байгаа болохоор би өнөөдөр эхэлсэн цэгээс эхлэе гэж бодлоо. Ямар ч өнөөдөр одоо гараад таксинд явна. Таксинд явж явах хугацаанд бас та бүхэндээ бас орлогоо ингээд танилцуулаад явчихна. Тэгээд 10 сая хүрэхэд бас цөөхөн хоног үлдсэн байна. Энэ хугацаанд бас надад бас том ажлын санал тавиад миний чаддаг юм байж магадгүй шүү дээ. Та энийг чадах уу? Тэгвэл ийм ажлын санал байна. Гээд надад ажлын саналаа явуулаад өгөөрэй. Баярлалаа. Одоо би энэ үлдсэн хугацаагаа маш хурдан түргэцтэй дуусгаад дараагийн контентод орох гэдэг юм манайхаа. Тэгэхээр яг 10 сая хүрэхгүй ч гэж магадгүй. Гэхдээ би хүрэхийн төлөө одоо энэ цөөхөн үлдсэн хэдэн хоногудаа ажиллах гэдэг манайхаа. UBK надад мөн одоо ширхэг ч дуудлагаалга. Энийг хасаагаагүй маш удацсан байна. Хүнд бас нэг тийм орлогогүй гэж байна шүү дээ. Тэгээд болно доо. Ямар ч энэ бичлэгээ эртхэн шиг монтажлаад цацжээ. Машин тийм зарцаа ороод ирсэн. Тэгээ надтай юм яриад байгаа шиг байна. Энэ машинаа өөрийн гараар сайхан уугаад тэгээд байжсэн чинь энэ зарцаа ороод ирсэн байсан байхгүй. Зарцаа энэ дээвэр дээр намайг хараад байсан байхгүй. Өөдөөс нь даллсан чинь бараг яриадсэн үү яац. Гэж байгаад. Тэгээд өнөөдөр зарцаатай л. Зарцаа марцаатайгаа хоёулахнаа хөө мөө гэдээсэн чинь дуудлага авсан. Одоо 3 дахь дуудлага аваа явж байна. 3 дахь дуудлаган дээр ирсэн. Одоо яг хүнээ хүлээж байна. Нэг эхэлсэн цэг дээрээ гэдэг шиг болно. Болж штэ тий. Гурав дахь дуудлага маань аваа хоол явлаа. Хаашаа бүр нэлээ хотоос зайтай зослон дээр ирээд байна. Бичлэгээ монтажлаад ямар ч эртхэн цацыг гэж бодсон чинь яг үндэ амтсангүй. Тэгээ нэгэнт оройтсных угаасаа одоо тэгэл оройтгол нэг юмсэн өнөөдрийнхөө тооцоогч гэсэн хэлээд дуусгачих гэж бодлоо. Яг 85500 төгрөг орсон байна. Өнөөдрийн за би яг үннийг хэлэхэд өдөр үдээс хойш гарсан юм аа. Үдээс хойш гараад 85500 төгрөгийн орлого хийсэн байна. Болж байна. Сайн байна. Яг эрт гараад биш бүр ирж явсан бол бас. Яг нэг хөнгүү байна мэн гэж бодсон ч бас хөөрхөн. Бас нэг цаанаас нь нэг бас хүний хардаг үе байдаг шүү дээ. Харсан билгүй дээ. Тэгээд сайхан байлаа. Өнөөдөр ямар ч тач 85 мянган төгрөгийн орлоготой. За энийг тэгшлээд за яг 80 мянган л гээд оруулчих. Орточ 3 сая 980 мянган төгрөгийн орлоготой. 4 сая руу төгөхөд ердөө 20 мянган төгрөг. Гоё юм аа. За ямар ч тач дараагийнхаа ажлуудыг саналаа хэлээрэй. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк, subscribe, share, comment бүгдийг хийгээд өгөөрэй. Баярлалаа. Та бүхэндээ сайхан амраарай. 18-аар уулзцгаая.